эхэлжээ. Ирэх мөндөд үзэгчтэй. Хамгийн ихний map Монголын Big Mirage, Монголц террор талаас Aurora заавчлаараа солилцсон биш үү. Монголын City талаас Aurora-гийнхэн террор талаас эхэлж байгаа юм байна. За тоглолт ер нь бол Aurora-гийн талаас Бэрүүгээл урагшж байгаа харагдаад байна да. Техно мэдээлэл авахгүй зоригчлолтой урагшаага гараад ирсэн. Сантарес бомба аваад явсан байгаа харагдана. За 910 унсан. Шууд нэг хүний давуу. Aurora дээр орж ирж байна. Блицийн байршил чинь ямар гоё байран дээр очиж зогссон бэ? Тэр чигээрээ дайрсан. Гол нь одоо Андраас хүн гарч ирэх юм бол харагдах боломжтой. Мажер P250 аюулсан байгаа харагдана. Монголынханд кит байхгүй. Сая бол зүгээр гол гарч ирэхэд нь хамтдаа байлчий гэсэн комбинац орж ирсэн юм байна. Шортос. Голын дээдлийн тоглогч тэр чигээрээ тулаад очсон байгаа учраас Синзүүгийн байршил бол их гоё харагдаж байна. Викади яа буугаад явчлаа. За саяны байран дээрээ зогсож исэн бол Викадийг бараг барьж авах боломж байсан бол шалгаад гараад ирчин Мажер. За гарбууны раунд гэхэд бас нэлээд удаан тоглолт орж шүү. Бэгийн сайтаа хаяад явах гэдэг гол нь тоглолт Б рүү орлоо. За шортыг гүйж байгаа хүнийг сонсцсон. Яа энд ямар амар тоглолт яваад орчихвоо. А дээр гэж бодоод ротейтууд явцсан. Хамгийн аимшигтай нь бомб Б дээр плант хийлээ. За гарбууны раундаас эхлээл өстэй. Амар тоглож байна да. Синзу Техно. За Техно нэг гэл оруулсан бомб плант хийцэндээ. За ер нь бол бомб Б дээр плант хийсэн гэдгийг Техно өөрөө мэдчихлээ. За Тек сайтн дотор бол хүн байхгүй. Маркет руу хоёр орчиж байгаа юм байна. Инфо ирсэн. За Техногийн сонссон гэдлээ ихний контакт. Сантаресийг барьж авах хэрэгтэй гэсэн Сантаресийг барьж авцаадсангүй гарбууны раунд Aurora дээр очлоо. За тийм ээ. Заатан дотор Aurora Монголын хөгжим нэгжлэг нь бол яг ижлэгэн хуваагдсан баг шиг байна. Яг ингээд нэг нь багаа дэмжээл орилонгууд нөгөөх нь давж орилол яг юу гэж хэлж байгааг нь баг мэддэхгүй шахав. За гарбууны раунд Монголоос хэрхэн яаж орж ирэхийг хэдүүлээ харцгаая. Андер 2, голын дээр 1, Палас 1, Рамп 1. Монголоос А-гийн тоглолт орох хувилбар явж явах шиг байна. Сантарес. Ваа 910. Янзын буудлаа. За коннекторын тоглолтыг харсан байгаа дэлэг. Гэхдээ тэр чинь Сантарес шүү дээ. Боксик Синзүү бариад авсан. Паласаар гарч ирж байгаа эмзийн Викади Туадисаар хоёр хүн дээр яаж буудчихваа? Яаж буудаад байна? Яаж буудаад? Энэ тэмцээн дээр MIBR-ыг хоцсон, Fury-ад хожигдсон. Ийм үр дүн харагдаж байна. За ингээд үзэгчтэй хоёр дахь map Монгол Aurora Анубисинхүү эхэлж байна. За Монголын террор талаас эхэлж байгаа юм байна. Ер нь бол террор талаас эхэлж байгаа баг давуу раунд авах хэрэгтэй. Байраа солихдоо. Коннекторын тулаан дээр Сантарес Дуалистай гараад ирсэн. За Синзүү Сантарес хоёр хоорондоо байлдах гээд байна уу да. Монголын зүгээс их юм бол гол руугаа 3 цогцолсон. За энд яг үнэндээ бол тоглолт ааруугаа л орох хэвшинчтэй харагдаад байна. За флаш шитгэхгүйгээр шууд голоо цэвэрлсэн. Одоо шууд гүнзгий флаш шидж жагаад Викадийг цайруулж контакт үсгэмээр байна. Гол хөл алдаад байгаа Викадия сонссон. За одоо их гой моментум үүсгээд байна да ууд. Энэ хоёр тоглож хэдэн сум гаргаад юу болоод байна? 4 сумтай үлдчихлээ. Мажер араас нь гачиж байгаа юм уу? Мажерын 2 кил ороод ирсэн байгаад гэсэн. Лонгор 2 хүн орсон. Уул нь маш гоё яваад орцсон байгаа даа. Сумгүй болсон Синзүүгийн кил 2-9-2 болголоо. Бомб урдсан байгаа голд. Сантарес яадаг смок явуулчваа. За нэг флаштай. Флаш шидэл гарлаа да. Нэгээс нэг Синзүү ямар амар байцсан бэ. Смок одоо цомыг өргсөн амжилт гаргаж ич чадаагүй ч гэсэн үнэхээр мундаг тоглолттой. Ийм баг. Яг одоо энэ 5 залуучууд бол бас сүүлийн үед топ багуудыг буулгаж яваад байгаа. За Aurora-гийн террор талын тоглолт Бэрүүг орж ирэх юм байна. Манайхаас Бэгийн хамгаалтан дээр 3 хүн тоглож байгаа.
Коннекторын тоглогчноос тэр чигээр модид ороод идэг гэсэн Blitz Techno нэг үнийг ургаасан. За тэр коннекторын тоглогч гарч ирж байлт хэрэгтэй гэсэн. Techno сумгуу болчлоо. Blitz-ийн байшин тодорхой болсон байгаад байдаг 3-2 савтсан удаан хүн сайтаас нь ороод ирсэн байж байгаа гэсэн. Яа, Vox Sigma